7:40 гээд ирсэн. Одоо 8:30 болж байна. Тэгэхээр нэг 5 минут хүлээж ойчилж орж ийн. Би нэр ороод бүгдийн захиалсан. Тэгээ бүгдийн захиалаад бүгдийн амсч үзэхэд тэгээ та нар яг аль нь дээр юм бэ гэдгийг имжлэнээс үзээрэй. Steak and cheese combo. Тэгээд BLT, Subway Club, Deli Supreme Tuna, Veggie Delight гэсэн одоо гарч байгаа ямар ч байсан бүх төрлүүдээс нь захиалсан. Юугаар work and travel-аар явж байхдаа энэ ингээ Subway миний байнга ордог газар исэн байхгүй яа. Амар хямдхан ирүүлсэн мэддэгсэн заяа надад. Хүмүүс ингээд очирж ороод ингээ жоохон өөртөө таалагдахгүйгээ захиалчих үү дээ гэдэг үүднээс бүх төрлийг нь захиалаад тэгээд бүгднгийн taste test хийхээр та нар амар их очирж орж ирж байгаад яг алийн сонгохоо мэдэх байх гэж бодож байсан. Одоо хүлээж байна. За би зүгээр торыг энийг авчихлах уу? За. Баярлалаа. Би одоо яг галзуу солиод юм шиг харагдаж байгаа юм чинь заяа. Яг үл миний урд ингээд 1 2 3 4 5 6 7 төрлийн сандвич. Тэгээ би энд ганцаараа сууж байна. Тэгээд энд амар их хүмүүс юм. Тэгтээ хинч намайг тоохгүй л юм л да яг үнэндээ урдаа ийм их юм тавьцны хинч над руу хараагүй л юм л да. Тэгтээ жоохон тэнэгчмэр санагш. Намайг үзэж байгаа танилцтай зүгтээ зэрэг тест хийж байгаа болохоор миний ичих юм уу? 6 inch foot long нь биш, foot long нь энийг 2 давхар гэсэн үг, 2 ийм гэсэн үг. Тэгээд энэ болохоор энэ жижиг нь нэг ийм. This one is supreme. Тэгээ энэ бол ийм амрын light 2 төрлийн багтайсан уу? Миний хайж байгаа юм бол биш. Тунагийн намлцдаг. Тунатай дээр нь бол амарчтай. Тунатай сандвич гоё байдаг. Хуудсан чизтэй. Pepperтэй, салаадны навчтай, өгөрцөйтэй, сонгонтой, сарамстай, тунатай, бясалгатай. Тэгээд талх нь болохоор юм бор талх байна. Бор. Fresh амтгдж байна. Надад энэ бол таалагдж байна. Талх нь гоё зөөлхөн, шинхэн байна. Угаасаа тэр нь зорилго нь юм чи одоо би юу ч ярьж өгдөө. Яг амтны хувьд гэх юм бол гэтээ би тунаа сандвичийг сонгох юм байна. Тунатай юм дээр нь бол амттай. Тунатай сандвич. BLT сандвич ихтэй. Bacon, lettuce, tomato below. Damn. Yes. Bacon, lettuce and tomato. Энэ амар сайн хамгийн их эрэлттэй байгаа төрлийн гэсэн. Гой зураг юусэн авч чадахгүй байх. Хүмүүсийн стори гэсэн чинь сүртэй гой зургууд авсан гэсэн гэхдээ дотор нь мэдээж bacon, улаан сандвин, улаан лол, навч. Энэ саяны хоёрыг идэх юм бол хамаагүй гоё flavor амтгдаж байна юм уу? Саяны хоёр нь зүгээр нэг юм байдаг энгийн bacon нь гоё амттай байна. Энэ бол миний хувьд хамгийн таалагдж байгаа юм. 10-аас 8. Дараагийнх нь болохоор steak sandwich. Steak sandwich нь бас амар их залгагдж байгаа бах гэж бодож байна. Steak and cheese. Энэ юм. Тэбэж дахиад зүт. Яа, энэ соус нь яг хүн болгон талах байгаа. Жохон юм халуун ноото маягийн ямар нэртэй соус юм бол. Тэгээд махан амир гоё юм зөөлөн амттай. Би хэлж болохоор нэг юм часис амттай гэж тайлбарлах юм. Ер нь энэ ямар тэнэг тесттэй бодоодсэн чинь зүгээр сандвич тассан сандвичны тестээс ер нь энэ фейл юм байна заяа. Зүгээр би бодтоо зүгээр сандвичны анти зүгээр надад таалагдж байгаагүй хэлэх юм байна. Энэ надад таалагдах байна. 10-аас 5. За би ингээд эцэнгүүдээ жоох ийш ингээд тавиад. За одоо надаа 3 шиг үлдсэн.
За энэ болохоор BMT. Энэ гоё үнэртэж байна. Тэгээд дотроо бас саламитай. Илүү BLT-ийн илүү таалагдж байна миний бодол. Энэ надад 10-аас 6. Амар хурдан ингээд олон юм идээд бүр миний жоохон амбат. За дундуур нь бүгдээрээ нөгөө энэ хоёрыг идэхээс өмнө cookie амсъя. Тэгэхээр chocolate cookie, нөгөөх нь chocolate chip cookie гэсэн байна. Энэ шоколадтай cookie. The woman was too stunned to speak. Love it. Энэ chocolate chip cookie биш юм аа. Oatmeal raisin cookie юм аа. Oatmeal raisin cookie бас гоё юм. Яг гоё cookie юм. Би яг нэг юм нэмгэн гэснээ юм нэмгэн мөртлөө юм нягтралтай юм уу нягт. Тэгээд энэ амар чихэрлэгтэй нэг юм зөвүүн cookie таахгүй энэ амар гоё. Хоёулаа амар гоё. Ногоотой бүргэрсэн гэсэн. Бүргэр гэсэн чинь ногоотойгоос нь хэлж амсыг. Ногоонууд тэгээ зүгээр бяцлаг байна. Энийн соус нь нөгөө юу вэ? Яг honey mustard биш заяа. Гэхдээ чихэрлэг. Ямар муу юм бэ хоол тайлбарлах та. Урсамтгай байгаахгүй. Тэгэхээр би honey mustard биш юм болов уу гэж бодсон чинь гэхдээ энэ honey mustard муу юм шиг байна. За, одоо хамгийн сүүлийнх. Club sandwich. Club sandwich нь гоё харагдаж байна надаа. Энэ бол амттай харагдаж байна club sandwich нь амстай. Түрүүний veggie sandwich-ийг 10-аас 3. Club sandwich нь дэж юм байна. Доторх ягаад гэж хэлж байгаа юм гэхээр доторх ingredients нь амар гоё хөнгөн амттай. Ерөөсөө юм час исэн юм байхгүй яг амт нэг юм заяо. Тэ хамгийн байж болох 50 амттай. Юу н тайлбарлаж чадчихна уу үгүй нөө. Гоё хазалт нь бол яг сандвичны дунд хэсгийн хазалт. Энэ надад 10-аас 7. Үгүй байж одоо би гэс энэ хавийг цэвэрлээ тэгээд эндээс ямарсан гараатыг. Би энэ хоёр кукиг маргааш өглөө гоё кофего уухдаа хамт уунаа. Тэгэхээр үзсэнд баярлалаа. Хэрвээ таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Bye.